намарчж байна уу? Тарган тавтай сайхан намарч гин үү? Тарган тавтай сайхан намарчж байна. Эх орны маань намар сайхан болж байна уу? Гэж ямар янзын болдог гэлээ те та мэдэхгүй л үү те. Тийм л угаал бол те. Харин тийм ээ. Ойр дүр надаагаад бүр хачин гоё байна. 29 градус стайл. Оо за. Тэстэ нэрэ Бүгд буцаад 100-аа оцсонд орцсон шүү дээ. бараг тэгэх нь биш үү те 20 градус хэр чинь. Алтан намар, баян намар тэгэл үр жимс бүх зүйлээ өгөж идэг. Үнэхээр гайхалтай үйлрэл л да. Энийг бол одоо яруу найрагчин бол бүхэл өнгө өнцгнөөс нь харж идэг байх гэж бодож байна. Тэгээд гүмөр хөөрөлдөөний маань эрхэм зочин Монголын зохиолчдын эвлэлийн шагналт Болор цомын эзэн Богд хааны ордон музейн захирал Цэвэг очрын Эрдэнэбаатар хэмээх энэ сайхан эрхэмтэй хөөрөлдөх болсондоо нэгэн талархаж байгаагаа илэрхийлье. За баярлалаа. Урлагийн маань их сайхан хүлээж авсан. Тэгээд нүдэндээ галтай, нүүрэндээ цогтой, сэтгэлдээ Монгол гэдэг орон зайг маш том ай саваар нь багтааж явдаг. Зүрхэндээ ихшигтэй, эсэндээ нэг тийм Монгол гэж үнэхээр бусдаасаас арай өрмөц хэлж ярьж ойлгуулж бичдэг юм уу да, мөрөлдөг юм байна да гэж таныг тэмтэрч байхдаа тэгж өөрийнхөө хэмжээнд би их биширч хайрлаж, хүндлэж, ийм сайхан хүнтэй мөр зэрэгцэж амьдарч байгаадаа их бахархаж байлаа. Тэгээд өнөөдөр уулзах ийм сайхан боломж олгосон танд дахин баярлаж байгаагаа илэрхийлээд энэ хөөрөлтөөнөө таныг ийм их шиг яруу тунгалаг бий болгоход эхийн бүүвэн дуу эцгийн тэр нэг сайхан их шиг аялгау бий болгосон баг. Тэгэхээр хоёулаа таны багын ярианаас хөөрөлтөөнөө хэлье гэж бодож байна. Баярлалаа. Яасан сайхан магтдгийг. Яруу найрагч хүн шиг л одоо магтж байна. Та чи ер нь яруу найрагч байгаад бол хэтрүүлэн магтж. Гэхдээ таны анзаарсан зүйл үнэн. Мэдээж Монгол хүн болгоны дотор Монгол гэж чүүхэнч болдгоо гэрэл мэдээж байнгын хасаалттай байдаг. Өөрийнхөө чүүхэн гэрлийг одоо их том улам тод тасаах хийсэн гэж хичээж яваа залуучуудын нэг. Миний хувьд бол Төв аймгийн Баян Хүнжүүсэн юм. Баян Хүнжүүсэн бол одоо Томцуулын нутаг шүү дээ. Их дээдсээсэн Богдын их шавийн газар нутаг. Тэр үед бол Богд их шавьтай хамгийн ухаалаг, хамгийн чинээлэг, хамгийн одоо нүд тайлсан тийм улсуудаа шавьаар авч байсан юм шиг байгаа юм. Тийм учраас энэ их шавийн нутгаас энэ мундаг улсууд төрдөг. Манай багш Баавгийн лавгсран зураачаас чимэд дөрж гэл явбал одоо нэлийн дуулаачаас Ариун Баатар гэл явбал одоо тоодоод баршгүй. Гисэр жангарын туйл шиг хөвөрсөн юм болно. Тэр сайхан нутгийг онож төрж яг зургал хайрхны энгэрт төрсөн. Тэгээд манай сумч хуучиндаа тэр уурхай дээр одоо сууршиж байсан юм байна. Тэгээд тэнд төвийн одоо багшийн хүүхэд учраас багш нарын хороололд өссөн. Зундаа болоод сурагчийн амралтаар бол өдөө нагцын дээрээ адуу хариулж өссөн. Манай нагцыг бол нэгдлийн 20 газар гадуур хамгаалдаг. Хар нялхаас 3-4-р 10-11 настайгаас эхлээл эмнэгийн нуруунд дээр мордсон. Эхэлж мордоод ийм ихэн тонгороонд унаад ахтай яг буцаагаад мордуул гэж буцаж мордоод бол мориноос тэрнээс хойш ойчхой байсан. Амьдралаас л тэрнээс хойш жоохон ойчжсэн боловч мориноос ойчаагүй. Тэгээд хар нялхад маань манай аав Цэвэг Очир, Ядамживын Цэвэг Очир гэж Ядамжив гэдэг хүн бол тухайн үеийн бас сүрхий ховсгалч Ховдын мянгад сумын одоо анхны хоршоолол нэгдэлч хөдөлгөөний үүтгэл болж тийм ээ хоршооллыг байгуулж байсан ийм хүн юм бэлээ. За жинхэнэ аав нь бол Ховдын мянгадын эдийн хамблам гавж цалтай хүн байсан гэж ингэж ярилцдаг. Ганц хүүхэдтэй, ганц хүүн 2 настай байхад нь уу 1937 онд Янзан бэргээр баривчдагдаж цаазлуулсан юм сурагтай байдгийг. За манай ээж бол яг унган
яг энэ Үнжүүл их шавийн нутгийн хүн. Тэгээд энэ ээжийнхээ нутаг гэх юм уу? Энтэй өсөж өдий болсон. 98 онд одоо оюутан болж энэ Улаанбаатар хотод ирж өдөөний шархуу Улаанбаатар хоттой танилцж, заримд нь уурлаж бухимдаж, эн чинь яасан үн чанаргүй газар юм. Эн чинь яасан үнэн сонсох дургүй газар юм гэж ингэж дотроо бухимдаж явж исэн да. Тэгээд л оюутан бусдын адил дутаж гацаж, жоох юм болдвол сагаж байгаад утга зохиолын дээд сургуулийг би төгссөн. Утга зохиолын дээд сургууль би урилгаар 10 дугаар анги төгсөхдөө хүрээлтлэг наадамд оролцож урилга авч тэндээ үнэгүй сурсан. Төгсөнгүүтээ тэндээ багшаар 10 жил багшлаад за тэрнээс хойш зохиолчдын хороо Монгол Солонгосын политехникийн коллеж за тэгээд Богд хааны Ордон музейд ирээд сув шатал байж байна. Тэгээд төрийн ажил ихч бас үзгэн тийм амархан орхичлгүй тэгээд шүлгээ бичсээр л байна да. Харин тийм ээ. Нөгөө хариуцлагатай их ажил авчихаар өмнө биччихээсээс жоохон багасж л байгаа бах. Гэхдээ ямар ч байсан тасралтгүй явж байгаа. Явж байх нь ч уулаасаа одоо эх орныхоо өмнө хүлээсэн цэрэг шиг яруу найрагчдын нэг үүрэг байна шүү. Энэ нэг чухал. Тэ багассан ч гэсэн нэлээд чанардсан гэж ойлгоод байгаа. Яг үнэ. Чанар гээд тэгснээс чандын Монгол, чанартай Монгол одоо ингээд хомсдчихжээ гэж хүн бүхний амнаас л тэгж гарах юм. Тэгэхээр аль ч насных нь тэгж мэдрэгдээд байгаа нь олон зүйлтэй холбоотой байх. Яг энэ эмзэглэл дээр таны саналыг сонсвол. Гэхдээ ганцхан чинь манай улсад тохиолдоод байгаа зүйл биш л дээ. Бүх улсад л тохиолдож байгаа. Энэ 50-60-аад оны үед шинээр илүү их хотжиж, хурцтай хотжиж байсан Америк улсад ч гэсэн яг л энэ одоо байсан зүйл. Америкийн Мавлын шагналт зохиолчийн нөгөө Баавгай гэл өгүүлбэдэг. Тэр бол одоо их ийм юу гэдгийг аглаг шилт тийм нутаг хавардж ин эргэн шил тэрийг улам шахаж байгаа учраас тэр дундаас гарсан хүмүүсийн сэтгэл зүйн зовлонгийн тухай өгүүлбэлтэй. Тэрийн шиг манайхан чинь нүүдлэж амьдарч байгаад ер нь 20 дугаар зууны ихэнх хагасын сүүлээр 1950-аад оноос эхэлж хотжиж эхэлсэн. Тэгээ хотод орж ирээд одоо засаг захиргаатай системд байсан учраас сайн муу тийм их ил харагдаад байгаагүй. 90 он ороод хүний эрх гэдэг юм яригадаад эхлэнгүүт тэр нь одоо жинхэнэ задарч доторх муу мухагаач сайн сайхнаач бид нэр ойлгодог болсон. Гэхдээ энэ чинь уулж өнгөрөөх л асуудал гэж ингэж ойлгож байна. Ер нь бол энэ нүүдлийн соёл иргэн шиг энэ хотчлт хоёрын чинь соёл шал өөр учраас энэ хоёрын мөргөлдөөн дээр л бид нар учраа олохгүй дуу яваа бол сурч үүдэг. Гэхдээ одоо сүүлийн энэ жилүүдэд энэ 2010-аад оноос хойш бол монголчуудыг сайхан болж штэ бас ч гэж одоо энэ хотын соёл гэдгийг чинь ойлгож мэддэг болсон байна. Яг үнэндээ манай чинь өдөөнс орж ирэхдээ тэр хотын соёлоос тис сондоо хачин юмнууд одоо эргээ бодоход тэгээд тэрийг хотын соёлтой өөрөө нийцэхгүй учраас тэрнтэй их зовдөг байсан юм байна. Өөрөөр хэлбэл мэдхгүй соёл энэ хүмүүсийг зовоодаг. Одоо энэ Улаанбаатар зовж байгаа улсууд чинь бас саяхан өдөөнс л орж ирсэн байнтай адилхан улсууд л одоо арга ядаад явж байгаа ш. Тэрнийх нь асуудалд хотын улсууд нь бас зовдөг. Нэг ийм л зовлонгоо бид нар чинь амар их зовлон шиг бодоод л бөөн түүхтэй л айдэ Монголоос энэ гэл зарим нь ярьдаг. Үнэндээ бол эн чинь их сүртэй зүйл биш юм шиг үлээ. Туулаад гарах зүйл байна те уулнууд. Туулаад гарах зүйл. Ер нь одоо бид нар туулж байна да ер нь одоо ойрхон туулаа гарчих واخ. Тийм байна.
Та оюутан болоод за урилгаар сураад 10 жил их хэлээ хүмүүст насан туршид буюу оюутнуудад заасан байна. Их хэл гээл ярихаар одоо үндэс болсон сэтгэхгүй гэдэг зүйл рүү яваад орчод байгаа. Энэ их хэлний одоо чамин ариун нандин бүх зүйлийг нь яг сурвалжаар нь судаж явдаг, түүнийгээ таниулдаг, түүгээрээ ард түмэндээ саян гэгэрүүлэх, тарих зүрхэнд нь нөлөөлөх энэхүү ажлыг олон жил хийсэн хүний хувьд их хэл дээр таны үг өгүүлбэрийг сонсомоор байна. Энэ одоо их олон түмэнд бас чухал байж мэдэх юм. Миний ерөөсөө ганц бодож явдаг юм бол хэн хаана ямар цуснд төрөх нь ер нь хамаагүй юм байна. Энэ хэл ямар хэлээр хэлд орж, ямар соёлоор хүн болно, тэр хэлтнийхээ төлөө, тэр соёлтныхаа төлөө л хүн зүтгэж тэрийг хайрлаж нандинаж явдаг юм байна л гэж харж байгаа. Жишээлбэл манай Богд хаан төвд хүн шүү дээ. 2 настайдаа Жавзан дамбын 8 дугаар дүрээр тодорч Монголд шашны хаанаар эрэхтэй 2 наснаасаа эхлээд одоо 4 шхуу хүртлээр тэмээ хөсгөөр олон хүмүүс хамгаалуулсан наашаа ирсэн. Тэр хооронд хэлд монгол хэлээр хэлд оруулчихсан. Монгол одоо ламбагч нар. Тийм учраас тэр Монголын тусгаар тогтнолын төлөө ам бие үл хайрлан зүтгэсэн. Энэ 20-21-р зуунд агваа хятад орны өмнөөс том зүрхтэй дуурсан хүн бол ганцхан Богд хаан шүү дээ. Бид нар чинь манчин улсаас тусгаар тогтносол гэж бодоод байдаг. Үнэндээ манжаас биш. Өнөөдрийн хятад улсаас л тусгаар тогтносон шүү дээ. Тухайн үеийн Монгол улсаас 3 хоногийн дараа дундад ирэх улс гэж байгуулагдчихлаа. Тэгэд Богд хаан лөө Юншка гэж ерөнхийлөгч нь 1912 оны 1 сарын 1-нд дундад иргэн улс байгуулагдаад Юншкаг ерөнхийлөгчөөр томилсон. Юншка ерөнхийлөгч нь Богд руу бичсэн загтал байдаг. Та одоо юунд одоо их зан гаргаж тусгаар тогтнолыг Монголын тусгаар тогтнолыг зарлаа. Өтөр дөрвөн их улстай нэгдээ. Нэгдэхгүй бол цэргийн хүчээр нэгдэх болно гэдэг загтал. Түүнийх нь өмнөөс Богд хаан бичиж байгаа шүү дээ. Дагуулж байсан улс нь бууранд ороодоход дагуулж байсан улс нь тусгаар тогтох бүрэн хэрэгтэй. Танай улс тусгаар тогтносон, манай улс тусгаар тогтносон. Гэхдээ танай улсаас манайх 3 хоногийн өмнө тусгаар тогтносон. Манчин улсын харьяанд дах байсан бүх улс манай улс гэж хэлдэг нь юу вэ? Та Манжин хааны хүүхэд юм уу? Юу нь гэж асууж байгаа. Манай 2 улс эртнээсээ хэл хязгаар тусдаа, хэл соёл тусдаа хэдэн мянган жил амьдарч ирснийг түүх гэрчилнэ. Та энэ их улстай буюу дундад иргэн улсад нэгдэхгүй бол цэргийн хүчээр авна гэсэн байна. Хэн ялахыг Тэнгэр л мэдэн штэ гэж бичсэн загтал нь одоо Монгол улсын төв архивд хадгалаатай байж байна л да. Гэтэл тэр төвд хүн ямар ч монгол хүнээс гайгүй тэм зоригийг гаргаж Монгол улсыг тусгаар тогтноосныхын шалтгаан монгол хэлээр хэлд орж монгол соёлоор хүн болсныхын шалтгаан. Гэтэл тэр үед төвдүүч гэсэн тусгаар тогтнох гэж байсан. 1904-5 оны үед Далай лам Монголд ирж яагаад Монголд ирж байгааг гэхээр Орос улсаас бас туслууд уух гэж байгаа шүү дээ. Тэгээд яагаад Монголд ирж байгааг гэхээр Монголд Оросын консул байсан байхгүй. Эндээс виз авах гэж ирж байгаа. Тэгэхэд хуруугаж хөдөлгөөгүй хүн шүү дээ. Тэгэхээр цус хамаагүй байна гэж би ингэж харж байгаа. Тэгэхээр яг мэдээж бид нар чинь 8.2 тэрбум хүн доторх 3.5 сая иргэн гэдэг бол 0.104% шүү дээ. Та мэдж байгаа тийм ээ. 0.104% хүн ардтай улсууд мэдээж бас цусаа хайрлалгүй яах вэ? Гэвч дэлхий хавтгай болж байна. Бид нар хүн гэдэг л нэг л төрөл зүйлд байж байна. Хэнийг нь хүн гэдэг, хэнийг нь хүн биш гэдэг. Тийм биз? Тэгэхээр бид нар хүүхдээ
эхлэлээр нь ямар хэл соёлтой одоо улсын төлөө зүтгүүлэх гэж байгаа гэж хүүхдээ өсгөж байгаа юм бэ гэж бодож байгаа бол англи хэлний төлөө зүтгэх юм уу, монгол хэлний төлөө зүтгэх юм уу гэдэг чинь одоо монгол хүн танил их тийм ээ. Тэгэхээр мэдээж их хэл гэдэг бол одоо хамгийн чухал юм байна л гэдгийг ойлгож. Яруу найрагчийн хувьд бол хэлний зүй тогтол дээр тоглодог л улсуудыг л яруу найрагч гэдэг байгаа шүү дээ. Тий, тэрнээс биш яг хэлийг одоо мундаг сайжруулад байх гэдэгт бол би үнэмшдэггүй. Гэхдээ яруу найрагчийн үгээр мартагдсан хуучин үг, магадгүй шинэ үгнүүд бол зөндөө төрдгийг одоо дэлхийд яран мэднэ. Агвах Пушкин гэхтэл Оросын хэлний айсавд 17,000 үгийг шинээр оруулж ирсэн гэж судлаач нар хэлсэн байдаг. Тэгэж тэр нь бол одоо яруу найрагчийн үүрэг юм чинь. Тэр бол одоо хэлний сэтгэлгээ нь хэрхэн яаж хөгжиж энэ шүлгнийхаа утга юунд яаж авцагдаж байгаа гэдгээрээ л одоо яруу найрагчийн зүтгэл оршдог байх. Тэгээ яруу найрагч болгон өөрөө нэгсэн өрмөц онцлог мөн чанартай. Миний мөн чанар бол магадгүй таны ярьсан, анзаарсан тэр зүйл байж магадгүй гэж ингэж бодож байна. Гэхдээ он цагийн нэг л шүү дээ, тийм ээ. За нэг юм ирэх үү? Бас нэг амь яваад байгаа нь нөгөө хүн болгон мэддэг одоо бүх зүйл дээр л ярьдаг. Модон шаны хааны алд дэлэм газар гэдэг ахуй төрийн минь үндэс алдаж хэрхэн болох вэ? Их хэл газар шороо гэдэг бол одоо монгол хүн тэр их газар дээрээ бат зогсоод итгэл найдвараа аваад бадрах тэр амь бас таны яруу найраг зүйлүүдэд олон илэрчсэн. Энэ тухай хоёлаа. Яг миний олон шүлгэнд би Монголын тухай ер нь надад оюутан байхаас тийм сэтгэлгээ суусан. Оюутан юм чинь бас баар савнд орно. Тэгээ 98-9 оны үеийн анх өдөөн сөрсөн оюутанд бол тэр их сонин санагдаж байсан. Дахиж ороод нэг сайхан охин хараад энэ яасан сайхан охин бэ? Намайг тоодог болов уу, үгүй болов уу гэд. Бид нар чинь тэр үед чинь бас хөргөн даруулагтай байлаа шүү дээ. Ууж байтал гаднаас нэг шар толгойтой ах нар ороод ирэнгүүт өвөр дээр нь очиж сууж байгаа зөндөө олон охтуудыг хараад их тийм тухайн үед их тийм сонин санагдаад тэгээ би Монгол үндэстний хаан санаа гэж холбоог яруу найрагч найз нартайгаа хамтарч байгуулад гэхдээ тэр нь энтэнд бааранд Монголд энэ төр аялж яваа улсуудыг очиж зоодох биш. Монголд байгаа улсуудыгаа энэ их хэлээрээ соёлоороо энэ гэгэрүүлэх шаардлагатай юм байна. Тэгэл тэр үед таарсан бүх залуучууд ёо бушуухан монголчууд ч бас амьдрал сайнгүй маш хүнд байсан үе л дээ. Бушуухан гадагшаага явах гэсэн бүрсдэн мөрөдлөс. Бидний эцсийн одоо мөрөдөл гадагшаага явах гэдэг мөрөдөлт байсан шүү дээ. Одоо бол бид нар гадагшаага аялдаг болчиход байна шүү дээ. Энэ чинь бол сэтгэлгээний хувьд одоо гарын алга дээшээ харсан юм шиг эргэж байгаа үстэй чинь 180 градус эргэжээд ш. Ийм сайхан болж байна гэж би ингэж анзаарч байгаа. Тэгээ тэр үед тийм за энэ Монгол гэдэг имийг өөрийнхөө шүлэг яруу найргаар хэлж ярьж байгаа үгээрээ дамжуулан эх орон гэдгийг жоохон яаж хайрлах юм гэдгийг тухайд өөрийнхөө бяцлагснаар л хийж янз бүрийн хичээл зааж явахдаа ч гэсэн дунд нь энийг авчуулаад л авдаг байсан. Тэгээд тийм одоо оргисон сэтгэлтэй байсан учраас нэлээд олон шүлэг одоо тэр эх орны маягийн шүлэг болж хуурсан та. Тэр үед би одоо үггүй шүлэг биччихлээ. Хүний нутагт одсон хөөрхий тэднийг яалтай. Хүүхний үнэрт мансуурсан хөнгөмсг залуусыг яалтай. Алсын гичин дэрхэлсэн амраг охтыг яалтай. Алтны ирэлчин онгодсон амин нутгаан яалтай. Даяарын ман даруулсан далан хэдийг яалтай. Даргын сарвчанд хоргодсон далгүй шуудыг яалтай. Харуулслын бутанд хэрсэн бүжинхэн зүрхмэн дэлсэж хаадын санаа гэрэлдэг алтан цэгийг хүлээлээ. Хардалтын үүлэн сарниж итгэлийн саран тэргэлтгийг хүлээлээ.
хайрын буруу асгарч амрагийн тал дэвтхийг хүлээлээ. Цэнгэний газар эзгүүрч шүлгийн өргөө дүүрхийг хүлээлээ. Цэцдийн санаашрал арилж гунигийнхэн навчис хийсхийг хүлээлээ. Төрд минь үүр цааж өглөө болохыг хүлээлээ. Түшмэд зармын нүүр улааж үнэнэн дэлгэхийг хүлээлээ. Шунлын нүдэн гялалзавч жигүүрэн цуцхыг хүлээлээ. Шударгын мэлмэнсэнч сормуусан дэрвэлцхийг хүлээлээ. Харийн гичин буцаж шөнийн бүсгүй жинтхийг хүлээлээ. Хаан цусаар дархлагдсан хөх толд минь тодорхыг хүлээлээ. Мортны дом гамж дэлхийд огтлохыг хүлээлээ. Монголын минь тэнгэр онгойж наран мандахыг хүлээлээ. Хүлээхийн олсонд дүүжлэгдсэн хөрөнгөн итгэлэн тасдаж хүслийн үүрэн дөдөлсөн үнэн үгийн нисгмээр байна. Эмнэг адуу шиг ирмэлсэн салхитай билээл би. Эцэг тэнгэрээс ят ирмэг чон шиг хиймэртэй билээл би. Хуурмгийн шуурганд сарнсан салхитай байгаад яах юм? Худлын өмнө бүхийсэн хиймэртэй байгаад яах юм? Дэнжин цэцэг шиг үзэмжтэй ижийтэй билээл би. Дэлхийн өвдөж чирэх аавтай билээл би. Мортнон өмөр сэтгэлгүй хүүн байгаад яах юм? Монголон өмгөөлөх зүрхгүй. Иргэн байгаа яах юм бэ? Оожиг урт шилэг байна уу те? Ингээд яг л тэр үеийн зураг байхгүй юм чинь. Ийм одоо бас өвчгөн живсэн үе би. Одоо жоохон татгшоогоо. Жоохон бясалгалын маяг руу орсон. Ер нь хүн 40 хүрэхлээр нэг тиймэрхүү болдгийг яа. Иртэй байсан, жоохон мөлийсэн. Таалагдахгүй юмныхаа өдөөс салаарч өгөхдөө ёор зовдгүй байсан. Одоо тэгтэй болсон. Татгшоогоо анирдаад бясалгахад танд тэгээд ямар анир мэдрэгдэж байх юм? Гэхдээ би өөрөө буддын бурхны шинт хүн буддын философи их сонирхдаг. Тэр тал руугаа бүх юм хоос юм биш үү? Бүх юм цаг зуурах юм биш үү? Гэдгийг нилээдгүй сайн ойлгосон. Тийм учраас юмд амьтгай байсан. Тэр болгон одоо ярих гэхээсээ илүү сонсдог болсон. Тиймэрхүү болдгийм байна да. Тэгээд арай ч яг эдийг ярьж байсан чинь нэг бадарч явах тань яриа. За Эрдэнэбаатар минь архинаас хүн гардгийм байна. Тамхинаас хүн гардгийм байна. Нөгөө юмнаас ч бас гардгийм байна. Энд чинь нирван болно гэдэг чинь яг л энийг л хэлдэг юм байна. Тэрийг санаачглаа гэдэг. Тэр чарэ бодоогүй юм шиг байна. Танайхаа нэг ярьж бодсон үгүй юу? Зүгээрээ туулсан хүмүүсийн тэр үнэн одоо үг үнэн туулсан учраас л одоо биднэрт ингээд яг ингээд бүр ингээд хазаахгүйгээр үлдээсэн байна гэдгийг тантай мөн адилхан цаг өнгөрөх тусмал ер нь хүн бүхэн тэгж ухаардаг юм шиг байна да. Тэгж таарах. Харин тэгж тарах. Тэгэхээр саяхан бурхны шинт хүн бол илүү ухаарах байх шүү. Одоо надад бас ярьдаг шүү дээ. Одоо өндрөгчлөлтөө орнууд чинь түрүүн бас би хүнд ярьж ил явлаа. Одоо шашныхаа гол судрууд дээр гараад тавьж одоо төрийнхөө тангарахыг өргөж байна шүү дээ. Ерөнхийлөгч болно уу? Плантын гишүүн болно уу те. Бид нар ч үндсэн хуулийн дээрээ тавьж тангараа өргөдөг. Гэтэл үндсэн тэр хуулиасаа илүү үнд чанар нь тэр сэтгэлгээнд яваад байгаа юм биш байгаа да. Тэр ёс заншилд яваад байгаа юм биш байгаа да. Тэгэхээр тэр бол одоо хүнийг өдөрддөг зүйл байх гэж боддог. Тэр манай хүнд чинь одоо сүлүүд ч гэсэн бүр их одоо юу гэдгийг чихтэйхэн дэлгэгдээд мундаг болж юм л одоо энэ дарга нар болох гэж байгаа улсууд дээр янз бүрийн молгой аясын згсэн гээд хэрв тэгсэн бол тэр одоо бурхны шинт хүн биш байна л гэж харагдаж байгаа байхгүй шүү. Эсвэл шашныхаа үн тангараа өгөөгүй учраас л булгай их одоо юм байгаад идэх юм байна да гэж ингэж харддаг шүү дээ. Өөртөө
хүн ч нэг өөртөө тавьсан нэг тийм хангарах шүү юм хүн бүхэнд байдаг баха. Тэрэндээ Яг одоо тэгэж бүрч хүрээгүй болж таарах гэдэг шиг байгаа. тий. Тэ. Ер нь хүн тангараа нэг зөрчихлөөр л дахин зөрчих болно шүү дээ. Нөгөө Эйд. баг багт чинь хумсалсаар худалгаач хуурсаар худалч гэж нэг үг өгдөг. Тэр шиг юмдаа ингээд жижигээр ингээд булгайлаадах юм бол бүр том булгай болж байна шүү дээ. Тэр чинь түрүүнд жижигэр булгай хийсэн учраас том булгай хийж байгаа. Эйш. Гинт том булгай ярихгүй шүү дээ, тийм ээ. Яг өнө гинт тийм том юм руу цүл хийтэл алхдаг хүн ер нь ховор ах уу. Тэ. Тэгэхээр нөгөө зөв дадлуу, буруу дадлуу, дадал зуршил руу яваад орчих байх л та тийм ээ. Тэрийг л өвгдөөс биднэрт хэлэхдээ нэг тийм сэцэлсэн өгөн дотор хийгээд ингээд шингээгээд үлдээчих. Тэгэхээр саяхан 8 сарын 22-наас 24-ний хооронд болсон нүүдэлчдийн дэлхийн фестивал гэдэг хөлөг морь хүний хиймэр хоёр сэргсэн их сайхан үйл явдлын дүр зургийг та бидэнд хуваалцвал. Нүүдэлчин фестивал гэж дэлхийн фестивал болж байна л да. Нэг гол зорилго бол өнөөдөр нүүдэлчний соёл бол соёлын төв нь бол Монгол улс юм аа гэдгийг тунхаглан зардаж. Нүүдэлчин улсууд дэлхийд олон биш үү дээ. Тийм ээ? Тэдний дундх тэр нүүдэлчин соёлыг хадгалж үлдсэн түгээн дэлгэрүүлж байгаа улс бол Монгол улс юм аа гэдгийг үзүүлэх том амбиц бол энэ нүүдэлчин фестивалийн амбиц мөн. Энэ жил 5 дахь жилдээ зохион байгуулагдлаа. Манай Богд хааны ордон музейн хувьд бол 5 жил нүүдэлчин ахуй соёлыг энэ Улаанбаатараас ирж байгаа, гадна дотноос ирж байгаа олон өнгөтэй, олон хэлтэй, олон соёлтой улсуудад үзүүлэн харуулахыг хичээж ингэж ирсэн. Манай анхныхаа фестивал дээр нутгийнхаа адуучин дүүд захиж байгаа. За энэ фестивал болох нь шүү. Танах гүүгээ нэг ядаж нэг газар гадууныхаа гүүг битгий бариарай. Би тэнд одоо үүний үрс гаргах найрыг үзүүлнэ гэд. Очиж өөрөө уургалж, өөрөө унаг ноцож одоо анх гүү бариад тэр нөгөө тарган тэр 8 сар гараа хийж байгаа одоо унах чинь бас махалжчихсан бяр чадал ихтэй болчихсон үед бас хөдөөний хүн одоо ямар байдгийг тэр дээл утастайгаа үзүүлж тэндээ үүний үрс гарах ёроолыг нь хэлүүлж тэр үүний найрыг үүтгэж гэсэн тэр олон улсууд үнэхээр гайхаж ийм сайхан юм байдаг юм байна шүү дээ. Энийг үзүүлдэг юм байна шүү дээ гэдэг. Тэр шаардлагатай хардлагатай зүстэй янз бүрийн улсууд чинь бас гайхширч харахаас гадна монголчууд бид нар өөрсдөө гайхширч чадж байсан. Харин өөрсдөө бид нар чинь мэдгээ байгаа ч байгаа. Үзүүлэх ёстой юм байна гэж ингэж бодож ирсэн. Манай төр засгийн бодлогот ч байдаг юм байлээ. Ер нь бол энэ Улаанбаатарын төв суурин газрууд одоо ойр энэ морины унлагны төвүүдийг байгуулах амбицууд их байгаа баг. Зарим газрууд ч нэлээд одоо хийгээд эхэлсэн байл. Тэгэхээр бид нар тийм юмнуудыг байгуулчих юм бол хөл дав тасрахгүй юм байна даа гэж ингэж анзаарч ирсэн. Тэгэхээр тэрийг бол үзүүлж харуулж явах хэрэгтэй юм байлээ. Бид нар ганцхан монгол хэлээр яриад монгол бас хүн болж чадахгүй байна. Тэр ахуй соёл руу хүүхдийг оруулж эхлээд мэдхгүй соёл чинь хүнд тэмч таатай хад санагдахгүй шүү дээ. Эхлээд одоо та хүн ч гэсэн одоо та шивэд байдаг гэж ярьж байна. Шивэд рүү очиход нэг таатай бас санагдахгүй л байсан. Мэдээд эхлэхээр бас зөв соёл байна шүү дээ. Энэ соёл нь гоё юм байна. Энэ соёл нь манайхтай адилхан юм байна. Энэ нь яасан сонио өвөрмөцсөн юм гээд ингээд эхэлж байгаа үү тийм ээ. Яг тэрэн шиг хүүхэд монгол хүүхэд монгол ах уйтайгаа ингээд очиход эхлээд гайхширч яснаа яг нэг 2-3 хоногийн дараа нүдэн сэргээд эхэлдэг. Queen чи ямар гайхалтай юм бэ? Тэгээд ингээд нэг тасаад эхлэлээ. За тэгээд 7-оос дээш болчих юм бол буцаад тэрийгээ санаад эхэлнэ. Өө тэгэд морь унжсэн тэр очиж морио онмоор нээж яава. Тэнд нэг тугал юу ямаа саасан тэрийгээ очиж цаамаараа нээж яава гэд ингээд эхэлдэг. Эн чин нөгөө дотоод дох Монгол гэдэг эсэнд нь байгаа нэг жижигхэн гал одоо сая дүрлцэх шалтгаанаа олж эхэлж шít.
Ингэж заавал дүрэлзүүлэх шалтгааныг нь аав ээжийг бид нар заавал хийж өгөх ёстой юм. Тэгжвэж сая нөгөө Монгол хөнгөлөгч иймаар онцлог юм байна гэдгийг энэ хүүхдүүд залуучууд маань ойлгож эхлэх жишээ нь. Тэгэхээр одоо хүүхдүүд чинь очил хөхүүрийг энэ юу юм гээл. Эн чинь одоо айраг ингээд үлдэг, айраг хийдэг одоо ягаар бол сав юм даа гэдэг. Өө чи ямар хөөрхөн сав бэ? Ямар дажгүй сав бэ гэж хэлдэг байхгүй. Тэгээ миний шүлгэж тэр тухай нэлээ дурдсан байдгийг. Тэгэд яг л би түрүүнд хэлсэн энэ их иргэн шил гэдэг бол өөрөө хүний байгальлаг чанарыг, энэ эрчимлэг чанарыг, энэ зөн сэрхүйг юу гэдгийг сэтгэлгээний онцлогийг, хүний мөн чанарыг, нөгөө хүн чанарыг булшилдаг газар байхгүй юу? Энийг булшлуулахгүй гэж үзэж байгаа бол тэр ахуй дээр нь хүн аваачиж зундаа ямар ч байсан нэг 10 амуулчихад байх юм бол тэр булшлагдахгүйгээр буцаж ургаад байх боломж байна. Тийм учраас Монгол гэж байгаа бол хүүхдүүдээ заавал гадаад ч дотоод ч зуны дэлгэр сайхан цагт эрүүлээрээ Монголдо ирээд нэг 10 онцоход буцаад 10 нохтой ходоор дэлгүүр хийсэд байх биш. Массаж нүрний гоо сайхны газраар яваад байх биш. Сайхан ахуй соёлдоо очиод нэг ядаж 7 онцох юм бол их сайн зүйл дээ гэж би ингэж харж туршлагадсны хувьд ингэж байнга хэлдэг. Тий. Харин тийм ээ. Монголда байгаа мөртлөө монголоо мэдхгүй байна. Таны асуултын чинь мөн чанар энэний итгэл байна уу гэдэг асуулт байсан. Тэгэхээр ийм байх юм бол бид нар өөрснөө жилдээ нэг 10 хоног хичээчгээд явах юм бол биднэрт бол гайхалтай итгэл байна. За мэдээж нөгөө наадам цагаан сар хоёроо бол одоо дээлээ өмсөд нөгөө ёс ямбаа сахиад тийм ээ ингээ явчихлаа. Жансан руугаа хэлээ өстө вакцин гэж. Тэр чин одоо тэр вакцинаа тэгээ хийдэгчээд багтал. Хамгийн сайн вакцин бол тэр өдөө. Биднэрт одоо нэг тохиолдоод байгаа одоо нэн тэргүүний чухал зүйл нь гэвэл за ялангуяа хэлийн чандад байгаа хүмүүс хүүхдүүдтэй монгол хэлээ монгол ахуйгаа яаж өгөх вэ гэж бидэртээ санаа зовдогтой адилхан Монголд байгаа сүүлийн үеийн ээж аав нарт маань энэ бас их гэр бүлд тохиолдоод байгаа асуудал болцсон юм байна лээ. Тэгэхээр бид нар бүгдөө л ер нь эргэж харахгүй бол бас Монгол маань байгаад байгаа мөртлөө хамт оршоод байгаа мөртлөө алсарчих вэ гэсэн нэг тийм эмзэглэл жоохон байгаад байдгийн. Тэрийгээ би танаас одоо олон өнгөнөөс нь олон өнцгөөс нь харсан байх болов гэд саяны фестивалийн тухай хөөрөлдсөн. Тэгээ таны амьдрал бол мэдээж хүн бүхний амьдрал өөрөө гайхалтай ертөнц байгаа. Тэр олон ертөнцүүдийн хуудсан дундаас болор цамын тухай хоёлоо хөөрөлдөхгүй байж болохгүй. Тэр сайхан агшин дээр хоёлоо буцаагаад очивол. Болор цам 33 дахь удаагийн наадамд нь төрүүлсэн. За 31 30 дахь наадмад нь оролцсон. Нэгэнд нь 4-р хайранд ороод Арангайд тулсан болорцсонд 4-р хайранд ороод Төв аймагт тулсан болорцсонд 2-р хайранд ороод тэгээд хотод Улаанбаатарт тулсан болорцсонд 4 байрыг авч ирсэн. Яг хөө миний хувьд бол төрүүлсэн шүлэг маань чи юу гэдэг шүлэг үлээ? Суурин иргэншлийн цаг гэж шүлэг л дээ. Тэр бол та хоёрын сая ярьсан нөгөө хөдөөний хүүхэд хотод орж ирээд тэр чинь тэгж байгаа шүү дээ. Нүд шиг алаг Замбуугийн Нарны аймагт нулимсан болж бөмбөрөх дэлхийн тунгалагт хүмүүсийг нүцгэлж харах хүсэл минь хүүхэнд тачаахаас шал өөр гэдгийг алерт мэдчихсэн болохоор аль бүхнээс толгойн дөр явмаар санагдаад зээрийн адил сүргэлэх дурандаан их хотод ирж зээлийн газрын олохын думтай хүн сүрэгт нийлв. Айрын шуугсан хөхүүрийг минь дажгүй сав байна гэдэг амттай болов. Адуу түргэлсэн нутгийн минь алтны орд той юу гэж асуудаг нөхөдтэй болов. Буруу бүхнийг онох зангидсан гар шиг шударга зөрөгтөн байгаад хулчгар болов. Буцаад дэлгэгдэхтэй бурхны алга шиг лянхаадаг
инкриз сэтгэлтэн байгаад хуурамчлав. Хэрэг юу гэдлээ? Хурдан цохилдог суурин иргэдтэй хэрэггүй хувийн салхинд хийсэн алдан дэнчигнэх хэврэг үнний самбар болов. Хурдан цохилдог суурин иргэншлийн цаг төлгүүлсэн худлаа нолон соёлын боол болов гэж явдаг. Тэгэхээр ингэж яваад тэр ашгүй мэн тэр хурдан цохилдог суурин иргэншлийн цагийг тэр аянга нэргээд нэг олон жижигхэн цаг болсныг нь аврах том байшингийн дотор миний өрөөнд өлгөөтэй байгаа одоо энэ чагчагийн дуурах болгондоо хүн чанар чинь хүн гэдэг төрөл зүйл чинь алга болж байна шүү гэж намайг сануулж байгаа юм шиг ингэж санагддаг байсан. Өнөөдөр ч гэсэн сануулж байна. Тийм учраас би буцаад хүн чанар минь надад өгсөн. Энэ биеийг минь надад өгсөн. Тэр ижиавын нутаг өөрийн нутаг болох тэр хөхөл уул руугаа явлаа дагс утгатай. Маргааш би мордно гэсэн санаатай. Өөрөөр хэлбэл энд тэсэхгүй нэ. Эсвэл энд байгаад ах юм бол тийм хүнээ байх нь гэсэн санаа юм уу да. Өөрхий минь тэр л үеийн л одоо бодол шүү дээ. Тэгээ энэ талаар миний тэр шүлгийг болорцсон төрүүлэхэд миний шүлгийг төгсгөлийнхэн мөрүүд дээр худлаа бичээд ямар хүн хорлсон юм уу яасын нэггийн даваанд уншсан шүлгийн нэрийг сувг болгон дээр гэдэг үг чөлөөнийг оруулаад нэг сайтн дээр тавьсан чи тэр сайт нь бүгдээрээ тэрийг ховлчихсан байсан харамсалтай. Одоо тэрийг засах нөгөө газуур аюу байхгүй. Тэгээд тэр чинь одоо хаамаагүй үгнүүд ороод ирчихсэн логихгүй шүлэг болж өөрөн штэ тэр чинь. Тэгэж штэ. Үгингүүд чинь хүмүүс зарим нь ихэнхэндээ ирнэ. Юун шүлэг төрүүлсэн юм бэ гэж гайхаж ирсэн. Нэг жинхэнэ нэр нь одоо тавьсан шүлэг нь яг миний уншснаар бичсэн нь бол ТV телевиз бас нэг ямар нэлээ хариуцлагатай сайт гөөгөө баха. Хариуцлагатай сайт яг зөвөр бичсэн байсан. Тэд нар яг өөрснөө олж хийсэн гэсэн бусд нь нэг яг тэр одоо цомын эзэн боллоо гингүүтэл аваачаад хаанаасаа тэр сувг болгон дээр гэдэг үгийг одоо та магадгүй суурин иргэншлийн цаг гээд хайгаад гуглдээд үзэх юм бол тэрэн дээр төгсгөлийнхэн дээр мөрүүдээр байж байгаа. Хаамаагүй үгнүүд өшөө юу ч байлаа нэг тэр нэгийн даваанд уншсан Монголын нэг өдөр олонгүй далайг туулахгүй гэдэг шүлгийн нэр тэр дотор бас явж идэг шүү дээ сонио. Тэрийг бүтнээр нь уншсан бас одоо алтан гурвалжингийн Эрдэнэгүй жишээлбэл энэ шүлэг бол их сайн шүлэг байна. Энэ бидний бодох ёстой өнөөдрийн одоо туулж байгаа монголчуудын тухай дээрээс нь нүүдэлчин ахуй соёл энэ иргэншил хоёрын энэ хоорондоо зохицож чадахгүй байгаа энэ алтан үеийг одоо үзүүлсэн юм шүлэг байна гэж магтсан байсан. Хэрэгэд яг энийг тайзан дээр нөгөө хойдол дээр болор цомын чуулган энтергээд болсон доо. Тэрэн дээр бол одоо хүмүүс намайг оруулахгүйгээр алга ташаа тэр хэд хэдэн шүлэг уншуулж илсэн шүү дээ. Одоо дандаа болорцсон институт ороход тэр зөвөр нь уншвал их ойлгомжтой шүлэг л дээ. Харамсалтай тэр засагдахгүй ингээд цацагдсан болохоор за гэдэг яг хөө тэгээ явжлаа. Засаад өгөөч гэж хэнэг л гуйсангүй тэгээ явж идэг. Оо яса хайрын юм бэ. Тэр одоо тэгээд одоо санааттай тийм үйлдэл хийх үү? Одоо тэр яах вэ? Одоо би тэрийг өстой ойлгодгүй юм. Өстой санаатай байж том магадгүй гэмээр. Яаглаараа тэр миний уншсан шүлэг нь бичгтээ тэр нэгийн давааны шүлгийг нэрийг тэр сувг болгон дээр гэдэг үг ерөөсөө орж ирсэн мэт тэрийг би гайхаад идэг. Яагаад тэрийг сувг болгон дээр гэдэг үгийг оруулаад ирсэн. Тэр шүлгийн дунд яваад байгаа шүү дээ тэр. Ямар ч хамаагүй ямар ч тэлэг хүн хараад ойлгохоор тэр нэг юу байгаа. Мөр байгаа. За тэр чи яах вэ? Тийм байна. Суурин иргэншлийн цаг. Тэгээд цаг хугацаа өнгөрөх тусам хүн ер нь гүн рүүгээ яваад буцаад язгуур дээрээ л бууд юм байна. Тэрийг л таны саяны шүлгэнд мөн өгүүлсэн биз шүү дээ, тийм ээ. Хитрхи ингээд үзэмж гадна талуудаа татагдаж ингэж явсаар байж байгаа л уг өөрийнхөө язгуур үндэс дээрээ л ер нь хүн бүхэл талаараа л очдөг юм биш үү дээ.
хүн эхийн умаанаас төрөөд эхийн умааруугаан боцож эхийн умаатай шингэдэг гэдэг нэг үг байдгийг. Газар дээр төрөөд газартаа шингэдэг гэдэгтэй адилхан. Энэ эхийн умаанаас төрөөд эхийн умаатай шингэдэг гэдэг санаа нь олон юм бодуулмаар гэдэг юм л да. За мэдээж шүд үсний асуудал байдаг. Хүн багахан шингэхэн үстэй төрөөд шүдгүү төрдөг. Ядчил тийм ээ. Тэгснээр нас нэлээ өндөр болоод ирэхлээрээ үс нь цөөхөн болоод шүдэн цөөхөн болоод эхэлдэг. Энийний талаар хэлж байгаа мэт боловч цаад гүндээ их нарийн зүйлсийг хэлсэн юм шиг байгаа даа гэж ингэж бодогддог шүү. Тэгэхээр таны хэлсэн үнэн баг. Ер нь дэлхий өөрөө төв рүү зүгт хүчтэй 20 дугаар зууны сүүлийн ягс хүртэл хүчтэй эргэншлэл рүү дайрч байсан бол одоо тэр улсууд чинь илүү аглагсан, илүү тусдаа өөрөөр хэлбэл төвөөс цогтох хүч илүү үйлчлээд эхэлж байгаа. Ялангуяа амьдрал ахуйн тогтчихсон улсууд бол хотын дуу чимээнээс холдоод эхэлж ш дэлхий бол их хотын дуу чимээнээс тийм ээ. Тэгж анзаардаг. Харин тий. Паач олон ярианд за тэгээд Монгол хүн бүхэн л ярих юм да. Бид нар бол Тэнгэрээс гаралтай. Еврейг бол сонгосон. Бид нар бол Тэнгэрээс төрсөн. Газар тэнгэрийн савсалганд газрын татах хүчнээс монголчуудыг тэнгэрийн татах хүч нь илүү байдаг. За тэгээд босоо заяатай, хиймэртэй гээд газрын зоог хөлгийнхаа нуруу шиг хайрлан гангар хүн шиг гэртээгээ нисэн бууж жаргасан гээд одоо яруу наригчид ингэж сайхан үлдээсэн байх юм. Тэгэхээр үнэхээр бид нар тэнгэрлэг заяатай гэдэг талаас нь тааны одоо бодлыг сонсвол Наадлаар чинь би нэлээд дүү хэлжлээсэн л да. Нэг зүйл үүдэг ерөөсөө Монголын түүхийн ном Монголын тухай бичсэн гадаад дотоодын бүх зохиолчид түүхийг бичсэн түүхчид судлаач нар ямар ч цаг үед тэнгэр заяа гэдгийг нь орхиогүй. Аршидэд дэнжэрхөөгүй. Нөгөө шартуучин шинж хөхтүүжийг инж наашин шархөөгүй, аль нь ч орхиогүй. Нуус товчоо өөрөө их тодорхой байдаг. Нуус товчоо бол мэдээж Чингисийн гэр бүлийн түүх шүү дээ. Одоо Монголын түүх гэд бас хэцүү. Чингис нэг гэр бүлийн түүх. Тэрэн дээр л чинь дээд тэнгэрээс заяат төрсөн бүрт чинь гэргийн хоомор ям тэнгис талаа хатлан гэж гэлдэгдэг. Монголын яруу найрагч таны хэлснээр адилхан тэнгэр заяаг л илэрхийлж идэг. Би бас түрүүнд ярилцлаган дээр дурдсан санагдаж байна. Олон яруу найрагчийн дундаас онцгой тэнгэр заяаг дурдсан хүн бол яв болон би аан төрөвэ гэж байна шүү дээ. Хөхөн манхан тэнгэрийг эзэгнэ төндөрлөө би гэж хэлдэг. Тэгээд яг шүхрээр бууж байгаа юм шиг байгаа шүү дээ. Тэнгэрийн доод чинь уул байгаа шүү дээ. Цасцгаан уулыг эзэгнэ төндөрлөө. Уулнаас чинь гол мөрөн ихээ авна. Гол мөрөн голын усыг эзэгнэ төндөрлөө би гэв. Тэгэнгүүтээ доошоо очингууд онгон зэггэр талыг эзэгнэ төндөрч байгаа тал дээр гараад ирчихэж байгаа шиг байгаа юм. Тэгэнгүүтээ тэр үнрээ ялтмайг гангийг эзэгнэ төндөрөөд. Тэгсэн чинь нэг морд аквад ирж байгаа мó яаж байгаа тэнхээд үлгийн дөрөг эзэгнэ төндөрөөд төрлөө гэдэг. Тэгэнгүүт тэр дараа зүрэмж хүн шиг гэрийг эзэгнэ төндөрч. Зүрэмж хүн шиг гэрийг эзэгнэ төрөнгүүтээ сайхан бүсгүй сэтгэлийг эзэгнэ төндөрчөд байгаа шүү дээ. Сайхан бүсгүй сэтгэлийг эзэгнчихэд авхаач түүний биеийг эзэгнэ төрөөд дараа нь хөх тэнгэрийн орныг эзэгнэ төрөөд байгаа. Энийг бол одоо явуулан бол гайхалтайгаар хэлж чадсан. Харамгай яруу найрагч нь бол тодорхой. Энийг ч хүмүүс ч ярьдаг. Миний бодж явдаг юм бол тэр хүний биеийг мэдээж газрын татах хүч татаж байдаг боловч Монгол хүний хиймрийг тэнгэр нь татаж явдаг гэдэг бодолд гүн итгэлтэй байдаг. Бид нар бол тэнгэр заяат хүмүүс. Энэ тэнгэр заяаг юу гэдгийг яг олон улс өөрснийгөө тэнгэр заяат гэж нэрлэнэ л дээ. Ер нь олон улсууд бий.
Ер нь Монгол шиг тотемтой улсууд энэ Азад, энэ шигээр нь стануудын орнууд бүгдээрээ л ижил тэр бугыг шүтдэг, буган чулуунууд байж идэг. Тэр ганцхан Монгол бол биш. Зөв эндээс юу харагддаг вэ гэхлээр хүний үүсэл тэр Африкт биш энэ газар нутаг дээр хичгсэн биш байгаа даа гэдэг гэмээр юм харагддаг. Тэгэхээр бид нөгөө их эртний улсаа гэж нацагдор санаандгүй хэлээгүй биш байгаа. Энэ олон тусгаар тогтносон нэг 200-аад улс байна. Энэ улс дотор эцэг буурлын гэвэл Монгол байж магадгүй гэж түүх сонирхдаг хүнийхээ хувьд тэгж боддог учраас хүн төрлөختний өвөг нь энэ газар нутаг дээр эхэлсэн учраас хүн төрлөختний хөгжлөнч төр, хүн төрлөختний төгсгөлнч төр энэ газар нутагтай тун холбоотой байж магадгүй гэж ингэж бодож явдаг. Зүгээр энэ талаар ярих юм бол маш их яриа сунжруу юм болох учраас энийг одоо төрөөрхий. Зүгээр тэнгэр заяатай гэдэгтээ бол Монгол хүн болгон итгэж явах ёстой гэж ингэж бодож байгаа. Итгэж явах ёстой төлш нь юу юм бол? Одоо наадхан дээр чинь жоохон юу юм болоо? манантаад зэрэглээтэд олон үзэл ийсмүүд орж ирээд ингээд сарнаад байна л да. Би тэнгэрээс гаралтай шүү дээ. Бид нар монголчууд гэдэг чинь хөх толовтой тэнгэр язгууртай гэдгийг одоо төлш нь юу юм бол? Тэр хүмүүсийг бадраах одоо асаах гал гэж үзэх юм бол яаж тэр зүйлийг төлшөө хийгээд бадраах юм бол? Хүн мэдэхгүй юмныхаа дайсан. Монголоо сайн мэдэх хэрэгтэй. Монголоо сайн судлах хэрэгтэй. Монголоо судлахад аяндаа дэлхий судлагдаад эхэлнэ гэж санагддаг. Монголын түүхийн талаар хэлсэн байгаа шүү дээ. Дэлхийн түүхийг бичиж гэвэл Монголын түүхийг судлаа гэдэг том эрдэмтдийн үгүй. Манай найз нөгөө Немлог гэдэг яруу найрагч тэр манай Чон багшид ярьсан байдаг. Чон багш тэр Заваа дамдин гэдэг Монголын одоо түүхийг бичсэн. Монголын түүхийн одоо гарлангүй түүх нь бол тэр Заваа дамдны алтан дэвтэр гэж ингэж үздэг. Тэр Заваа гэдэг нь ямар учиртай юм бэ гэдгсэн чи гарлангүй гэсэн санаа гэж. Гарлангүй. Тэрнээс асуухгүй. Тэний хэлсэн үгийг дагах. Тэрний хэлсэн үгийг дахиж лавшруулан судлах шаардлагагүй гэсэн санаа байхгүй. Тэр бол одоо юмыг нэг үг үнэн үг хэлхийн тулд өчнөө түүхийн ном, өчнөө одоо шинжлэх ухааны ном уншиж байгаад энэ чинь ийм үний юм байж тээ гэж одоо хүн мэдж явна да. Тунгаасан байна. Тунгаасан бол хэрв Заваа дамтан энийг үнэн гэж бичсэн бол Заваа гэдэг юм үнэн гэж бичсэн бол энэ бол тэрийг олон судлаад уншаад ааганд нь тулна гэдэг шиг ааганд нь тултал судлаад хэрэггүй. Тэртээ тэргүй тэр бол гарлангүй үнэн гэсэн санаа юм бэл. Тэрэн шиг Монголынхон өвөрмөц онцлогийг Монголын өвөрмөц онцлог чинь хамгийн гол юм сэтгэлгээндээ л байгаа юм шүү дээ. Тэр сэтгэлгээний өвөрмөц онцлогийг өөртөө болон өрөөл тэлхийг үсчээвэл тэр өвөрмөц онцлогийг олж харах хэрэгтэй. Энэ үгээр хэлж үзгээр бичихэд их хэцүү үед цогц чамдман гэдэг байдаг. Тэрний эрэлт гарлагаар янз бүрийн өрөөдлийн зохиолууд энэ ингээд яваад байна. Яг үнэндээ цогц чамдман гэдэг бол юу юм бэ гэхэлтэй аль нэгэн эд материал биш юм шиг байгаа. Тэр нь бидний үзэл санаа юм байна гэж харж байгаа. Өөрөөр хэлбэл тусгаар тогтнол. Энэ их хилэм энэ дээдсээс өгсөн бахтам түүх маа. За түүх ч өөрөө бахтам юм байна. Бахтамааргүй юм зөндөө бий Монголын түүхд. За бүгдээр ер нь тэгээд нэг Монгол соёл маа. Энэ ахуй маа. Энэ газар нутаг дээр хэдэн мянган жилийн турш амьдрахтаа амьдрал чинь туршлага шүү дээ. Энэ угсаатны олж явсан туршлага гэдэг ч юм. Энэ олон юмнуудын нийлбэрийг тэр цогц чамдман гэдэг шиг байна. Миний хувьд тэнэглэн бодох ба. Энэ цогц чамдманаар хүн хаач явсан хатгалж явах хэрэгтэй байна.
дэлхийн ямар ч аль ч өнцгт байж болно шүү дээ. Энэ цогц чандамныг нь сануулж байдаг юмыг заавал гэртээ байлгаж ямаар юм байна гэж ингэж бодогддог. Тэгэхээр тэр тэнгэр заяа гэдэг бол бидний саяны энэ хэлсэн энэ цогц чандам дотор багтаж байгаа үзэл санаа юм. Тэнгэр заяат гэхлээр л хүн төрлөختнөөс илүү толгой өндөр юм шиг, илүү өөр хувь заяатай юм шиг санагдаад эхэлж байгаа үед. Тэгэхээр тэр тэнгэр заяа гэдгийг бол энэ цогц чандамтай холбож тайлбарлах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл энэ тэнгэр заяан дотор ч бидний саяны миний нэр дурдсан юмнууд, за үлдсэн юмнууд ч бий байх. Ийм зүйлсүүд багтаж байгаа гэж ингэж ойлгодог юм. Хариулт авч чаддгүй та? Би бол яг одоо охин гэхүү ерөнхийдөө бол ингээд барьж аваад ингээд алтыг тунгаадагтай адилхан тунгаачаад тэг яг нөгөө олон хүмүүс сонсохдоо яг тэр цогц чандман гэдэг нь юу юм бол чанд манах ухаан нь юу юм бол ингээд өөрийнхөө одоо оюун ухаанаараа задлаад л цааш нь бодох тийм нэг сэжим хоёлаа өгүүлэл зүгээр ахав та хүн чинь тэгээд өөрийнхөө тэр танин мэдхүүгээр гэхүү ингээд юугаараа аливаа зүйлийг тэмтрээд тэгээд хоорондоо хэлэлцэж ярилцаад хамтраад хуваалцаад нэгдээд ингээд яваад ах шиг байгаа юм. Тэгээд энэ хөө хариултанд юунд өөрийнхөө санаа бодлыг хэлсэнд баярлалаа. За хоёлаа эдгээр сайхан тэнгэрлэг заяат сэдвээ жоохон хумаад аав амгалан бол айд амгалан гэд ингээд хүн болгон ярих юм. Тэгээд таныг амьдрал дээр аав эцэг хүн хоёрын ялгаа нь юу юм болоо? Аав шиг аав байж чадчихэв үү гэд одоо би танаас асуувал та хэрхэн хариулах вэ? Одоо үннийг хэлье. Сайн аав бол байж чадаагүй. Чаддаггүй юу? Яагаад? Гэцэг. Гэхдээ одоо энд чинь орчин үеийн аавд маш их хэрэгцээ биш шүү дээ. Хүүхдүүдэд аавын хэрэгцээ. Одоо өдөөний маньд бол манай аав намайг 3 дугаар ангид ордог жил нас нөхцсөн. Тэгээд ааваар мэдээж ингэж дутаж өснө гэдэг бол аавгүй байна гэдэг бол тийм нөмөргүй байгаа юм шиг санагдал. Нэгмүү надад зодуулцдаг хүүхэд над руу занхаагаад илэрхлэхлээр энэ намайг аавгүй болохоор нэрл гэж өөрөө аавтай болохоор надад илүүрхэж байна гэж дотроо дотгошоогоо энэ нойлмос энэ гаргаж зүгээр л аав маань зүгээр байсан л бол ирмүү чадахгүй л дээ энэ гэж боддог нэг тийм дутуугийн комплекс тэрүүгээр комплекстэй болцсон нэг хэсэг үе байсан. Нэг 8 жил хүртэл. Тийм учраас янз бүрийн юмар хичээлж бус дээрлэхүүлэхгүй тулд одоо бусдаас илүү байхын тулд хичээл номонд орж гэр орноо авч явах. Одоо би айлын баг учраас гэрээн авч явах хэрэгтэй гэдэг ийм сэтгэлгээ тархинд ингээд суучихсан ийм хүн. Тэгээ одоо бол би юу гэж боддог вэ гэхээр хүүхдүүд ингээ харахад бол одоо шаавтай шүү гэдгийг нэг зүгээр хаяа нэг занхайлгачаар бусд үеийнтэйгээ нэг ялганаад эсвэл ингээл кинон дагуулж яваал яг хоолундаа идэлгүүл явах уу тэгэл ингээд одоо байн ялганаад бол гэж чаддаггүй. Зүгээр сайхан нэг тийм нөмөрнөл байдаг байх хэвээр. Тэгээд манай одоо баг охин 5 настай. Юу 6 настай энэ жил сургуульд орлоо. Яг тэгэхэд намайг дуурайсан тийм настай битэр сэтгэлгээтэй ерөнхийдөө харвагаасаа тийм хүүхдүүд гоё тоглоом барби энэ төр гэдэг бол манай охины ярьдаг юм чинь одоо өөр шүүтэй бас тийм түүх мүүх том энэ төр юм ярьдаг. Үеийнхээ хүүхдүүдтэй үеийнхээ тоглохдоо үеийнх нь хүүхдүүд ойлгохгүй юм яриад байдаг. Тэгээд ер нь нэг хүний ген гэдэг сони юм байдаг. Эсвэл нэг ах уу тийм болов гэж боддог шүү дээ. Би ч гэсэн
тэр хар нэлхт нь л ер нь 3 настай ч байсан, одоо энэ 6 настай ч байсан альч цаг үед нь том үнэтэй л ярьж байгаа юм шиг ярьдаг. За чиний ер нь энэ зөв юм буруу юм уу? Жохон зарчимтай. Энэ чинь Монголын зам заншил босгон дээгүүр ингээ гიშгдэггүй юм. Тийм ээ? Ингээд ярьдаг. Тэгээ яг тий болчихсон манай хүүхэд бас. Тэгэл сайхан амьдарч байна да. Аав амгалан бол хажууд байгаа бүсгүйхэн гэрийг игүүлдэг. Одоо эхнэр амгалан тэгэл бүх зүйл тэгэл төр амгалан гэж цаашаага бүх сайхан зүйлс задраад явах юм шиг байгаа юм. Тэгээд одоо яруу найрагч буюу аав эцэг хүнээс энэ асуултыг заавал асуух нь олон хүнд аав гэдэг орон зай ер нь байсан ч байхгүй байсан ч гэсэн сэтгэлд нь нэг тийм асар том орон зай байгаад байдаг юм байна. Тэрийг одоо зарим хүмүүс болохоор алтан гац мэт дагаад явдаг ганцхан хүний өгүүлбэрээр одоо ингээд тулхтаа сайхан явж байгаа ч хүмүүс байх юм. Тэгэхээр хүний тэр сэтгэлийн одоо сэтгэлийн тэр нэг орон зайд нөлөөлөл гэдэг их чухал байдаг юм байна гэх. Тэгээд би танаас аав амгаланбууд айл амгалаа хэрхэн авбэ орчин үе одоо тэрийг шаардж штэ. Энэ гендрийн мэдрэмжтэй байх асуудал, энэ гэр бүлсэг байх асуудал чинь аль ч улсын одоо зовлон байна. Тэгэхээр энд бол орчин үеийн хүний одоо зарчмаар л хандаж явах хэрэгтэй. Зөвхөн миний хэлж байгаа зүйл бол хүнээс илүү байх гэсэн юм алгаа. Хүнээс илүү одоо маш сайхан үлгэр дуурайл болж чадахгүй байна. Яруу найрагч хүн чинь бас одоо хуучны цагт бол одоо манай нутгаар дээр бол зөндөө тиймэрхүү улсууд байдаг байсан шүү дээ. За эн чинь одоо хон яргах үеэр л гарсан да одоо энэ гүү томхолох үеэр л орж ирж байна да манай улсууд байдаг байсан шүү дээ. Арайч тийм байсангүй дээ. Одоо Гэхдээ тэр замд мэдээж гэр бүл одоо нөгөө өөрийнхөө хариуцсан хариуцлагаа үүрээд л гандуу дээлтэй гундуу гарсан ч гэсэн тэгээд нэг ямар тач гэсэн тэр замдаа альва зүйлээ туулаа тэгээд эргэж ирж байгаа нь бас их чухал юм да тийм ээ. Эргэж ирнэ гэдэг нь өөрөө ерөөсөө алдаг юм чинь гэр шүүд. Хүн чинь ер нь хаагуур яачиж ойлгохтой ч явсан, ойлгохгүй ч явсан. Эцсийн буудал нь гэр үхэл шиг адилхан. Эцсийн буудал бол гэр хамгийн амар амгалан зүйл бол гэр шүүд тийм ээ. Тэгэхээр манай орчин үеийн аав нар бол харин аав шиг аав байдгийн байна да. Сошиал медиаар харахад энэ төр бол гэр бүлтэй их сайхан аз жаргалтай үр хүүхдээ их сайхан зөв төвшин хүмүүжүүлдэг. Хичээл номд нь шамдуулдаг, өглөө хичээлд нь өргөж өгөөд орой үнсэж аваад тэр аав нар чиг сайхан юм байх юм биш. Би бол тэгээд өв чадахгүй ээж нь л өргөж өгж ээж нь л авдаг. Зүгээр би энэ дэмрийн өдөр ч юм уу урлагийн үзлэгийн өдөр энтерт нь бол очиж үзнэ. Тэгээд танаа гэж хэлж энэ энэ Европын нэг сайхан одоо соёлын чинь кинон дээрээс үзээд бас ийм илгэр дүрэлттэй байх хэрэгтэй юм бай. Тэгээд өдөөний маань чинь бас бодож ухаж сэхэр юм бас зөндөл гарах юм биш. Харин тийм ээ. Ном дээрээс нь үзэхэд таны хэлдгээр тэгэл олон зүйл байгаа боловч амьдралд хэрэгжүүлэх гэж нэг чухал зүйл байгаад байгаа. Тэгэл хэрэгжүүлэхийг хэн бүхэн хичээгээд л явж байна. Гүмөр хөрөлдөөний маань уламжлалтаас хоёр асуулт байдгийн. Энэ бол нэг нь бол үнэхээр гайхалтай. Хүн гэдэг энэ байдгаал үүссэн цагаас л тасралтгүй ярьж байсан. Хайр гэдэг энэ сайхан зүйлийг та маань одоо хэрхэн бодож төсөөлж явдаг вэ? Хайр гэж ер нь юу юм бэ гэж асуувал. Их зовлонтой асуулт байна. Та ярин зовлонтой хоёр асуултын нэг нь ийм зовлонт, нөгөөх нь ямар юм бол тоо. Хайр бол их сонид. Сая бас би энэ зураач дүүгийнхээ урлан дээр юм ярьж сууж байгаа байна те. Ярих цагаа тулгацсан байгаа байхгүй юу? Тэгээ ярьж суулаа. Шинжлэх ухаанаар эм билгээс хоёр нийлэхдээ эр билгээс нь хэдэн саяулаа ингээд уралдаж очиод төрүүлсэн очиод нийлдэг юм байна гэдэг үс. Гэтэл одоо шинжлэх ухаан өөр болж байна гэж. Яасан гэсэн чи эм билгээс нь тэр
төрүүлж ирсэн ихний аргийн 5 байдаг ч юм уу. 5 эснээс сонгодгийм байна гэдгийг баталж. Хоёрдугаарт эр бэлгийн эс, эм бэлгийн эс хоёр нийлэхэд гэрэл гардаг юм байна. Энэ сүнс юм байна гэж ингэж. Дэлхийгээрээ ярьж эхэлж байна. Эндээс хайр эхэлнэ шүү дээ. Хамгийн ухаалаг, хамгийн зөв, хамгийн хүчрхэг, хамгийн үзэсгэлэнтэй хүн төрөхөд хамгийн их хайртай, хамгийн их гайхалтай, аз жаргалтай байсан яг тэр хормол тэр хүнийг ямар болох уу гэдэг ирээдүгийг зурж өгдөг юм шиг байна. Өнөө ярьж байгаа тийм ээ. Энэ хайр, эндээс хайр эхэлж шүү дээ. Тэгэхээр энэ хайр гэдэг сүнстэй зүг. Сүнс гэдэг бол үүсч бий болдгоо, уусч алга болдгоо. Нөгөө энерги хадгалагдах хуультай адилхан эд шүү дээ. Хэн нэгний сайн живсэн юм уу, муу живсэн юм уу нэг сүнс гэрэл болоод эхийн алтан тонмолд үлдэжээ. Энэ зөв айлд тэр их хайраас төрнө гэдэг чинь зөв айлд ирсэн байх гэдэг шүү дээ. Их сайхан жинхэнэ хайр энэ дундаас олдсон байна. Ингээд ижи аваар хайрлуулчихсан хүн бол одоо энэ сошиал дээр яваад байгаа янз бүрийн муу сүүдэртэй юмнаас бол их хол хүн болж өсдөг. Би их юмд их уяхан тэгэл өөрийгөө одоо хүүхэд бидний үе чих зодтолдог үе байж зодтохгүй байлаа ч гэсэн хоёр хөлөг зодтолдуулж байгаа юм шиг сервэдж явж байгаа зодтолдуулж байгаа юм шиг хоёр хүүхдийн чинь бие юу нэг гэж түлхэж байгаа зодтолдуулчдаг байсан үе ихгүй. Тэгээд за тэр үедээ хүмүүс чинь ингээд аажид үл дээрээс нь бушуухан нухаж авч зодохыг хүсдэг байсан. Би тэгж чаддгүй байсан. Би 10 хүүхэдтэй айлын хамгийн бага миний дээдлэгч надаас 8 ихч. Тэгээд ижи аавын одоо эви дунд өссөн. Тэр хайранд өссөн хүн бол хайраар их баян байдгийн байна гэж. Бусдыг хайраараа баян байдгийн байна гэж ингэж байна. Баясgal зандраад хүүхдээ муухай үгээр хилээд хүүхэд юм чинь хүрдэг юм хурж хүрхгүй юм мэдэхгүй юм зөндөөл байна. Тэрэнд ингэж өссөн хүүхэд чинь нэг тийм жижиг шажиг юмд амархан дүрс хийдэг. Эсвэл нэг хүнийг дараад авах бол тэр жигтэн дараад авахыг хүсдэг тийм хүн төрлөختний Homo sapiens-аас нэг холдоогүй байх үеийн соёл өнөөдөр харагдаад байна шүү дээ. Тэр чинь хайр одоо туцсны шинж гэж ингэж боддог. Тэгэхээр ийм хайраар хүүхдүүдэд өсөх хэрэгтэй юм байна гэдэг тэр таны асуусан хайрын дунд ихтэйд энийг хэлмээр санагдаж байна. Дараагийн тэр хайр бол одоо та гэр бүлийн хайр, эрийн тухай хайр л асууж байгаа бах. Зөвхөн хүн төрөөд үхэх насандаа бол янз бүрийн олон хайруудтай учирдаг. Хайр болгон өөр гэсэн өвөрмөц онцгод байдаг бах. Үнийг хайрлж хаягдаж зөндөөл байлаа. Гэр бүл сонгоно гэдэг бол олон талын юм бодож сонгоно. Гэр бүл гэдэг бол хуучин цагт бол 17-8 настай хүүхдүүд хоорондоо суудаг байсан шүү дээ. За нутгийн гоцсон байсан болохоор би энийг мэддэг байсан баг. Нэг хэсэг маяны энэ үед бол баарнаас эхнэрээ олчихсан улсууд зөндөөлөд өгсөн. Дөрөвгөрөө сайн жаваа улсууд байдаг. Заримдаа алдаж онсон улсууд ч байдаг. Зүгээр тухайн цаг үедээ бол гэр бүлийг төлөвлөнө гэдэг бол их тэнэг зүйл шиг санагддаг байсан. Эргээд бодоход гэр бүлийг төлөвлөх ёстой юм байна гэж ингэж боддог. Тэгээд гэр бүлээ төлөвлөөд тэр хойш үедээ ург удман үлдээхдээ жинхэнэ юундж өгөхгүйгээр харамлаж чадах тийм их хайраар одоо өсгөх ёстой юм байна гэж ингэж боддог шүү. Та явдалтай асуулт асуусан учраас би жоохон явдалтай хариулт өгч байна үү тийм ээ. Өөр шүлэгчийн хувьд бол янз бүрийн хайрын тухай зөндөө шүлэгцээ. Тий. Одоо та түрүүнд тус хэлжсэн нөгөө том хайр тэр бол яг хөдөөний царай муутай залуугийн л одоо сэтгэл шүүх юм да тийм ээ. Тэгтээ олон хүний зүрхэнд төрдөг те.
Тий. Янз бүрийн газар шүлэг өнтер уншихад тэрийг өнтер уншихад бол бас хүмүүсийг алга ташилж, угаалж, дахиулын илтэр гэж шашгадгийг шүү. Харин тий. Тий. Тэгэхээр хүн бүхний зүрхэн дотор тэр гүнд нь байдаг их нарийн нандин зүйл дээр очиж л онохоор хүмүүс их тийм сэтгэлээ тэгж илэрхийлээд сэтгэлийн хөдөлгөөнөөр дамжуулж тэр сайхан зүйлсээ илэрхийлдэг юм шиг байгаа юм. Яг гоо тэр шүлгийн ерөнхий агуулга бол манай багшийн нөгөө гүүний сүл хөл дундуурaan шуурсан намрын өдөр гил хар нүдэн чинийхэн хормын зэрэг сонслоо гэдэг ш. Утга шүү дээ. Зүгээр өөр хэлбэрээр л илэрхийлсэн болохоос ш. Тэгээ хайрын тухай яг үүндээ бас сайн мэдэхгүй. Хайр тал дээр жоохон тааруу мэдрэмжтэй хүн би. Та бүдгийн хүсмүлээж байгаа цорын ганц одоо гайхалтай аз жаргалын тухай бол сайн ярьж чадахгүй дуучлаарай. За. Тий. Хайр ч өөрөө өстэй хэдэн 100 мянганаараа яриад ч дуусахгүй хүн гэдэг энэ нэг гайхамшигтай ертөнц өөрөө байгаа цагт аль ч талаас нь явцсан өргөнөөр нь яриад дуусахгүй тийм гайхамшигтай өргөн Хайр агуулгатай. гэдэг үгэн дотор бол хагцалж гэдэг үг байгаа шүү дээ. Айд. Магадгүй үхэлч байгаа. Магадгүй цэцэглэн мандаж бадамлан одоо туяарах ч юм уу олон утгууд байгаа. Өөрөөр хэлбэл бүр ийм өргөн далайцтай ид. Тэгэхээр аль одоо цэгийг авч ярих уу гэдгээс л шалтгаалж хайрын тухай ярих ба. Та яг тэр цэгийн тухай яриач гээг болохоор ингэсийгээд базаа төгсгий тоо гэж бодчих. Тийм байна. Тийм. Зарим хитэх хайртай байхад хайртай өнөө тавиад явуулсан хүмүүс ч амьдрал дээр их олон байт юм билэ. Тэр одоо бас л их сонин өнгө юм шүү те. Өөрийнхөө аз жаргалын төлөө биш, өрөөлийн аз жаргалын төлөө байна гэдэг бурхан лугаа гэгэрсэн тийм хайр байгаа шүү. Зарим нь чинийхээ аз жаргалын төлөө чамаагаан би сулж байна гэж явуулж байгаа шүү. Чин бол бурхан лугаа сэтгэлгээ. Зарим нь бол заавуучлаарай би өөрийгөө бодъё доо гэж сулж байгаа юм би. Өөрийгөө бодвол цуг баймаар өрөөлийг нь бодвол аваад явуулмаар гэдэг ч юм уу. Энэ ухагдахгүй бол жоохон өөр утга. За тэр хардалч хүртэл тэр харамлах гэдэг зүйл чинь хүртэл одоо тэр хайрын дотор байгаа шүү дээ. Харддаггүй хүн гэж ер нь байдгүй бах. Тунан таарахгүй юу л байгаа бах тийм ээ. Тийм тунан таарахгүй яг үнэн. Зүгээр одоо хүний инстинкт гэдэг юмд одоо мөн чанарт язгуур сэтгэлгээнд нь ганцаар эзэмтгүй гэдэг нэг сэтгэлгээ байгаа байхгүй. Ганцаар эзэмтгүй. Харин тийм ээ хайр гэдэг өөрөө гайхамшигтай өргөн гонигтай юм шиг аз жаргалтай юм шиг бүхэл зүйлийг агуулсан байдаг болохоор олон талаас нь яриул өстэй яриад дуусахгүй тийм сэдв байгаад байгаа. Тэгээд таныхыг би аль ч өнгнөөс нь асуусан одоо тийм дэлгэр сайхан хариулах байхаа гэж бодсон. Тэгээд гялатататай хөрөлтөний хүмүүс олон өнгнөөс нь бас өнгөчүүл зүгээр юм байна гэж бодсон. Өдрөд ганцаар эзэмтгүй гэдэг чинь бол мөн чанарт нь байдаг боловч хайр биш гэж ингэж хүмүүс яриад байна шүү дээ бас. Манай муу ирчүүлчиг хөөрхий гарахтаа энэ төр аяа нэг ороо энэ төр найз нөхөдтэйг энэ төр гарахтаа Америкийн визэнд орсон адилхан юм болдог энэ төр гэж шүү дээ. Өмнө нь хэд хоног энэ төр бэлддэг ч гинөө. Тэр бол нэг хайр биш байх гэж бодоод шүү дээ. Бас их тийм нөгөө цаг үе өөрчлөгдөхөөр ингээд хувирсан хэлбэр юм уу да тийм ээ одоо юу гэж ойлгох юм бол та? Мэдгүй. Манай уламжлалт бол хэрвээ аль нэг тийшээ явахдаа тийшээ явууллаа гэж хэлчихээл одоо тэгээд хойноос нь чаргуулцалтаад угаасаа өгч юмш байхгүй чаргуулцалтаад багч юм байдгүй байсан биз. Одоо л их чаргуулдаг сург байдаг шүү дээ. Манай зарим найз нар энэ төр хэлдэг. Тэгэхээр түүний ард байгаа их том зүйл нь өөрөө итгэл гэдэг том айсаа байгаа хаа.
Тэрийг жоохон илүүтэй барьж хайрлах нь аль алинд нь зүг болов уу гэж боддог. Аяда. Тэгэхгүй бол тэгээд нөгөө ярвагтай олон жижиг сажиг асуудлууд гарч ирээд тэр сайхан нандин юм чинь бүдгрүүлээд ан цав үүсгээд ивэл хэцүү юм да тийм ээ. Хайр чинь өөр маш олон нандин юмнуудын бүрд Нандин шүтдэг чинь яг тийм. Яг тийм. Маш нарийнаас нарийн хүний физиологийн тэр дундаа тархиндах тэр анатомоос ч нарийн идэх. Тэгжээж одоо юм нийлж ажил жинхэнэ хайр болдог баха гэж ингэж боддог. Одоо нөгөө 5 метр хүйд мэдрэгдэх мэдрэмж. Одоо тэр хүмүүс чинь тэр сайн бэрийн тухай асуудал дээр үг нь яруу гэж байгаа шин. Тийм яруу үг чинь бас хайр шалтгаан болж үнэр нь тунсаг. Тийм бидтэй ажил чичээнгүү тэр гэрээ зэмсгэр байдаг. Үрсээ галтардуулаад байдгүй байх. Гэхдээ энэ манай уламжлалт чинь бас хүндрэлтэнд зааж өгмөр юмнууд зөндөө биш шүү бас. Тэрийг бас орчин үеийнхаа зөв уламжлалт соёлтой их сайхан гизэг сүлжиж байгаа юм шиг ингэж нийтгээд авч явж чадвал та хоёрын хайрын тухай яриа их зөв өнцгөр рүүгээ яваад дуусах болов гэж бодож байна. Та их сайхан ирүүлж өглөө. Нэрээ тийм шүү. Хажууд шинжлэх ухаан гээд аргын талаар хийх явчихсан хүмүүс одоо тэр бэлэг ихүү өвөгдөөцийн танин мэдсэн тэр бүх зүйл рүү шагаагаад үнэхээр толгоос ихсрээд шүүр салдаад ярьж яхын зөндөл байдгийн билээ. Тэгэхээр яг таны хэлдгээр яг гизэг шүлжиж байгаа юм шиг шүлжээд ер нь эхэлсэн байгаа. Тэрийг бас тааг сануулж өгсөнд гялаа да. Ингээд хоёлаа. Хайрынхаа энэ нандин сайхан зүйлийг жаахан өндөрлөд хоёр дахь асуулт маань одоо цагийн гайхамшигыг та юу гэж харж байна вэ? Одоо цагийн гайхамшиг юу юм бэ? Хэлээч гэвэл та хэрхэн илэрхийлэх вэ? Энэ яг нэг сая асуугууд та одоо цагийн гайхамшиг гэж асуусан тийм ээ? Тэгсэн. Хамгийн түрүүнд харан орж ирж байгаа юм бол энэ химэл оюугаа. Энэ бол үнэхээр төгс болж хөгжиж байна. Үнднийх ухаан хэрэггүй болчих та одоо. Яана. Энэ химэл оюуханаар бичигдсэн шүлгүүд эдгээр нэг хэсэг амар од боллоо шүү дээ бас. Химэл оюуханаар зурсан зураг тэр гайхамшигтай юмуд байна. Энэ бол гайхамшиг мөн үгүй мөн. Гэхдээ энэ химэл оюухан бол хүндрэлтний бүтээсэн оюун дээр суурилж түүнийг нэгтгэн дүгнээд гаргаж ирсэн зүйл. Химэл оюуханы юу нь гайхамшигтай юм бэ гэхээр өөрөө хүндрэлтний энэ туршлагыг нэгтгэн дүгнээд биднэрт шуудаар өгж байгаа гайхамшиг. Түрүүчийн энэ ярьсан уран бүтээлийн тал дээр зүйл бол тийм гайхамшигтай зүйл бас биш шиг байна лээ. Бас тэр талаар янз бүрээр л туршиж үзсэн. Одоо саяхан химэл оюуханаас асуугаад ном бичсэн хүний тухай химэл оюуханаас асуугаад хангаахан шинжлэх ухаан тэр дундаа эмч нарын гаргаж ирч чадаагүй тэр дүгнэлтүүдийг гаргаж ирж хүний амьнаас аварж байгаа тухайг сайн муу олон зүйлс байна. Гэхдээ энэ химэл оюуханыг бид нар сайн зүйлс рүү залаад явах юм бол хүндрэлтний амьдралыг их хөнгөвчлөхөд энэ техник технологийн өсвөнгүй хөнгөвчилж чадсан шиг бидний амьдралыг нэлээд хөнгөвчилж чадах юм байна гэж ингэж харагдаж байгаа. Энэ нь бол яг энэ цагийн гайхамшиг юм байна гэж ингэж надад бодогдож байна. За химэл оюуханыг тойрсон маш олон яриануд яригдж байна. Энэ химэл оюуханыг бид нар бүтээж чадсан нь өөрөө хүндрэлтний гайхамшиг мөн байна. Энэ харин гайхамшиган бид нар зөв хөтлөх зүйтэй байх. За мэдээж одоо өндөр байшин сайн муу юм би.
амьдрахын тухтай бид нарт одоо бүхий л талаар дулаахан одоо өндөрлөгтөн чи эхлээд нөгөө бүхсэн биеэрээ навч зүүжсэнийг бодох юм бол эн чинь өнөөдрийн онцог чинь аз жаргалтай гэх чинь айдас хүйдэсгүй цаг үе юм биш шүү дээ. Гэхдээ газар хөдлөл их хэцүү зүйл болдог гэдэг ч юм уу. Аливаа юм нүдний алаг шиг юм болохоор хүн болгон одоо сонсож байгаа хүн болгон надтай санал нэгдэхгүй улсууд зөндөө гарах бах. Гэхдээ энэ хүн төрлөختөн энэ сайхан зүйлсээ зөв тийш чиглүүлвэл маш сайн. Мэдлэггүй уйлах системээ зохиосон нь нэн гайхалтай. Тэрийг бид нар энэ болгохгүй, хор болгохгүй гэдэг нь бидний шийдэл шүү дээ. Тэгэхээр хойч үеийн үр хүүхдээ эм болгох энэ хүнийг одоо бүтээгээд тэр одоо дэлхийн боловсролоор хүүхдээ бий болгож чадах юм бол за хүн гэж төрсний том ач авъя. Цаашдаа их орондоо ижи авда тэгээд их орондоо энэ их дэлхийд тустай хүн болох байхаа л гэж ингэж бодож явдаг. Тийм учраас буцаага таны одоо сүүлээсээ хоёр дахь асуулт руу ороход хайр хамгийн чухал. Хамгийн гайхалтай хайрыг оюунлаг сэтгэлгээтэй нийтэх гэж энэгээр хосолсон ийм биеийг маш гайхалтай энэ химэл оюун ухааны бүтээж байгаа эрдэмтэн шиг квантыг нээж үзүүлж байгаа энэ эрдэмтэн шиг ийм гайхалтай боловсролоор чимээд өгөх юм бол одоо бидний та бид хоёрын ярилцлагын гол мөн чанар утга учир нь харна хаа гэж ингэж итгэж байна. Тэгээд танай сонсогч үзэгчдэд энэ одоо хүслээ хэлээд Монгол гэдэг оч галаан байнга өрдөж тэр тэнгэр заяагаан байнга мэдэрч зүн сэрхүйдэн байгаль ихтэй одоо хамгийн их ойр байж ээлтэй байж ингэж амьдрах амьдралын хэм маягийг бүтээгээсэ гэж ингэж бодож байна. Тэгээд хүн болгон айдгүй хөдөг болгон жороогүй гэдэг. Тэгээд миний ярьсан зүйл Бурхны шинт ёсоор бол хоосон. Гэвч бидэнд баригдаж мэдрэгддэг бодит зүйл байдаг учраас зарим нь бас бодит. Тэгэхээр авах гэхийн ухаанаар учирлаж бодож сонсож байгаа хаа гэж ингэж бодож байна. Тэгээд танай сонсогч үзэгчдэд аз жаргалыг 99 үеэрээ жаргаж явах болтугай гэдэг үгийг хэлмээр санагдаж байна. Оюунлаг байгаа танай үзэгчдэд баярлалаа. Танай үзэгчд бол ухаалаг үзэгчд байдаг байхаа гэж бодож байна. Ядала сайхан юм аа. Ерөөл магтаал гэдэг бол одоо үгийн сайхныг, үгийн охийг, үгийн шимийг биендээ хэлж идэг. За бусад улс орнуудаас монголчууд ер нь нэлээд тэр талаараа нэлээд өрмөц юм гэдгийг одоо алхам бүртэл ер нь мэдрээд байгаа. Зүгээр нэг жирийн нэг хүн сайн мэн үгээд өнгөрөхтөө хүртэл өнгөрсөн хүндээ дандаа сайн сайхныг өрөөж хүсэж байгаагаа яг тэр өгүүлбэрээр илэрхийлж байдаг нь одоо бидний бас нэг даваа тал юм болов. Тийм. Тэрийг тэгээд наадах чинь шинжлэх ухаанаар батлагдсан шүү дээ. Өг зүйл чинь дандаа бие биендээ сайхан үг хэлжээл гэл ингээл хэлдэг. Тэгэл худгийн тэргэд голын ихэн дээр муу хэлүүзээ гэж захидаг. Тэгэхээр тэр ус чинь өөрөө үгээр амилж байдаг юм байна, үгээр үхэж байдаг юм байна гэдгийг шинжлэх ухаан баталсан. Энэний тухай яриад яг бүгдээрээ та бүхэн мэдж байгаа учраас Японы зургийн усны эсийн төвшин дэх зургийг Афрад бүтээсэн эрдэмтэн нотлсон зүйл шүү дээ. Тэгэхээр хүний биеийн 76% нь ус гэдэг үстэй. Тэгэх юм бол гэр бүлдээч байна уу, зөрөөд өнгөрж байгаа хүмүүдээч байна уу,
сайхан үгийг, сайхан инээмсэглэлийг ядаж нөгөө Дейл Карнегийн гэдэг инээмсэглэлийг үзүүлээд явхад тэр хүн чинь өөрөө таны үгээр, таны инээд баяслалаар эрүүлжиж сайхан сэтгэлгээ нь улам дэмжиж, муу бодол байх юм бол түүнийгээ таягдан хайж чаддаг. Ийм зүйл. Тэг гол ус бохирдууллаа гэж худгийн асгарын удаг дээр задлагдсан хүүхэд яг таны наадахыг чи ярингууд ахаараа ташуурдлын сураар одоо роолгуулж байсан тэр нуруу чивсийг шиг болж илүү тарих руу орж ш. Тантай салшгүй холбоотой нэг зүйл та их сайхан инээмсэглэдэг. Өөрөө тэрийгээ бас их мэддэг байх. Шүлгээ уншаад зогсож байхдаа тайзан дээр гарч ирчээд зэрэглэр дүүрэн таныг анхааран сууж байгаа тэр бүх хүмүүсийг өөрлөгөө татдаг, сорон цэвэс татдаг зүйл чинь бол таны инээмсэглэл. Тэгээд яг энийг хэлээ да гэж бодож ирсэн чинь та энэ сайхан үгийнхаа ерөөлөөр дамжуулаад инээмсэглэл гээд ороод ирлээ. Тэгээд ийм сайхан одоо хүн бүхэнд тэр инээмсэглэл гэдэг зүйл чинь нүүрэн дээрээ бас ил гараад байдаг тийм бэлэг биш юм шиг байгаа хүмүүсийг анзаарахаар тэгээд урилгыг маань хүлээж аваад өөрийнхөө сэтгэл дотор байдаг, эмзэглэж явдаг, бодож явдаг сайхан зүйлсүүдийг нь уул нь дэлгий гэж хичээсэн. Гэхдээ цагтай байдаг учраас соёлоо одоо аль болохоор л дэлгэх гэж хичээлээ. Тэгээд сүүлийн хормыг танд үлдээхийн ялдамд яруу найрагчтай хөөрөлдснөх Монголынхоо оюун санааны тэр гайхамшигтай музейг эрхлэж олон түмэнд тэр сайхан өв уламжлаа төгөөж явж байгаа одоо хариуцлагатай ажилтны хувьд, захирлын хувьд бас мөн аав гэдэг үүргээ хариуцлагатайгаар их даруухнаар их та өөрийгөө их даруухан хэллээ. Танилт ярьлаа. Тэгээд ийм сайхан олон талаараа биднэрт танигдсных сайхан яруу найргаасаа уншаад хоёулаа өнөөдрийнхөө энэ сайхан хөөрөлдөөнийг баяр хөөр дүүрэн инээмсэглэл дүүрэн хөөрөлдөөнөө жаргаяа гэж бодож байна. За ямар шүлэг унших вэ? Мөн таныг шүлгээ хайж хооронд таны бас нэг бусад яруу найрагчдаас жоохон ялгардаг гэхүү. За ер нь би бас зарим нь үзээгүй болоод тэгж хэлжээч ч байж магадгүй юм. Болор цом хөтлөөд байж байхдаа та гарч ирж байгаа хүмүүсийг яг тэр хүний дотоодод байдаг ингэж одоо хүмүүсийн хараагүй талаар нь ингэж одоо промошн хийн гэхүү. Тэгж их гаргаж ирдэг. Өгөөдөж яварч олон талын тэр авьяас билгээ бас харуулдаг. Тэр чинь бас их хүмүүст их нөлөөлт юм байна да гэж бодогдож ирсэн. Тэгэхээр энэ одоо яруу найрагчид заяасаа авьяас юм уу? Эсвэл одоо таны өөрт байгаа бас нэг тийм эрдэм чадал, ур чадар байгаад байна уу? Намайг их сайхан хэлдэг. Ойрд намайг ер нь сайхан хэлсэн эмэгтэй байхгүй. Миний нэг бодож явдаг юм яг тухайн хүнд байгаа байгалаас заяасан ясаад агаж орж ирсэн ур чадваруудыг гаргаж хэлж байх нь их зүй юм а гэж боддгийн. Тэгээд таныг судлаад явж байхад эдгээр зүйлсүүд нэлээд тод ажиглагдаад байсан. Тэгээ би тэднэрээ илэрхийлсэн юм а. Яг нэлээд юм хөдөлжсэн. Сүүлийн үед хөдөлгөөн таарвал чар өчигдөр Батцэглэн гавьяатын пенсны нээлтийг хөдөлсөн. Ойрын хэдэн жил чи хөдлөөгүй. Тэгээд хүмүүс надаар хөтлүүлэх их дуртай байдгийг. Заримдаа хүнийг тэр цаашлуулад, наашлуулад тэр зардлахлаар тэр эхлээд их сониноор хүлээж авч яснаас сүулдээ дасал баягтай тэр болоо. Би тэр жил нэг намсраанаар юугаа тоглолтоо хөтлөөд өгөөч гэж тахлаар нь хөмсгөн шугуй мэт, хөлн солонго мэт. Дуулах нь юу лээ, дурлах нь цав, дуулах нь яруу гэдгсэн чинь эхлээд гайхаж яснаа сүулдээ нэг өөр тоглолтын дээр та нөгөөдхөө хэлээд намайг гардаад гэж гэдэг чинь. Тэр шиг тэр яг хөдлөлт бол тухай үед би амьдрах гэж яваа юм чи өдөөнөөс ороод ирчихсэн. Оюутан хүүхэд 5 цаастай байх хэрэгтэй. Амьдрах хэрэгтэй. Тэгээд тухайн үед чинь юм хөдөлгөөд Монголыг тойроод ирэхэд Улаанбаатар хотын төвд нэг өрөө байр авчих мөнгө тэр оддог байдаг шүү дээ. Тэгээд тэр
Тийм учраас амьдрахын тулд хөдөлж эхэлсэн. Тэгээ хөдлөختөө хүнээс жоохон өөр байх гэсэн. Тэгээд учиргүй шүлгэн шаа зогсоод байх нь хайшиг. Учиргүй бүдүүн хоолой юм хүмүүс шиг индектрүүд шиг сайхан цэлхэн хоолой дэж биш. Тэгээд өвөрмөц байх хэрэгтэй гэдэг зарчмаар тухайд хэлсэн. Тэгээд тэр маань нэг 10 хэдэн жил үргэлжлээд алтан жаргалын тоглолтоос хойш ер нь тоглолт хөтлөөгүй хаа. Зүгээр найз нөхдийн хандивын ганц тэр тоглолтыг бол хөтлөсөн. За хөдөлтийн тухайд бол тийм санагдаж байна. Тэгээд Богд хааны ордон мужийн хувьд бол бид нар хадгалж хамгаалах, түгээн дэлгэрүүлэх үүргээ гайгуулсан хийж байгаа гэж бодож байгаа. Богд хааны ордон мужийн бол хүмүүсийн хувьд өнөөдрийн байгаа Богд хааны ордон мужийн бол хүмүүс их ам сайтай болцсон. Энэ мужийг маань их сайхан болгосон шүү. Сайн шүүгээ таарлцсан болгоно. Тэр үтгэл тэр хавийг манай ажуудлын гэгэнтэй хотхон нурдлын оргил хотхны тэр улсууд манай цэцэрлэгүүд дээр суудаг хөгсцүүлэн тэр над их сайн. Хөө захирлгүй. За яста баярлалаа бид яагаад тэр их сайхан урам байдгийг тэгээд урам өгөхлөөр чи улам сайхан гоё болгохмаар санагдаад л тэгээд яаж хийж байгаад бас сайхан болохыг хичээж л ингэж л явна. Дээрэс нь манай Богд хааны ордон мужийн сүүлийн үед ер нь манай монголчууд маань ч гэсэн мужийг сайн үздэг болсон байна. Хүүхдүүдээ гэрүүлээ дагуулж энэ удаа маш сайн хэрэг. Манай монголчууд чинь гадаад явсан ч дотоод аялсан ч нэг бол дэлгүүрээр нь ордог, нэг бол сайхан тухтай газар олж яваад найралцгаадаг байсан бол тэрнээсээ болж шít. Зугаалж явах биш. Мэдлэгийн одоо илүү нэмж явсан газрынхаа музей, театруудаар явдаг болсон байна. Түүх юмыг судалдаг болсон байна. Энэ бол их сайн. Бид нар одоо бас нийгэмшиж эхэлж штеп чинь тийм биз дээ. Тэгээд яруу найргийн тухайд гэхэд маш том мэдлэгтэй уншигч нар олширч байна. Хуучин цагт бол ер нь бол чихээрээ сонсоод л яруу найргийг шүүдэг байсан. Одоо бол гарт барьж уншиж тэр шүлгээр цуг ганьхарч ганцаардаж гуйнгалж эсвэл сэрж бардамнаж ингэдэг болсон байна. Тэгээд мэдлэгтэй уншигч нар олон болоосоо гэж ингэж боддог. Миний хувьд бол мэрэгжлийн утга зохиолын хүн учраас бас багш байсныхаа хувьд энийг олон уншруулах гэсэн гэж боддог. Одоо тийм болж манай аюулзан хаднаас ахгуулаад бэлгийн утга зохиолыг Монголд олон нэргүй хахаас ахгуулаад олон том аюун сэтгэлгээний ном зохиолууд орчуулагдж байна. Талах шиг зарагдаж байна. Залуучуудыг уншиж байна. Тэр сайн хэрэг. Гэхдээ сайн юмыг бид нар дурдах юм бол их байна. Бид нар нэг хуучин цагийн 90 хэдэн оны үед чихтэйхийг алга ташуулдаг яруу найргаас холдож шүү. Чихтэйхийг гүйлгээтэй байдаг тэр цоврал номуудаас ханхалдаж оюундаг тэр дэлхийн тунгаамлуудыг бид нар ус уншиж эхэлж байна. Үнэхээр сайн. Одоо Солонгосын кино гэл бид нар чи анхтай дагуулж ирж байхдаа баахан нөгөө савнгийн дүр гэж нэрлэдэг байсан. Үнгүй кинонуудыг наруулж ирдэг байсан бол одоо тэрийг үзэгчид үзэхээ байгаад үнэхээр сайн кинонуудыг наруулж ирж байна. Солонгосчууд бол утга зохиолын хувьдч Солонгос гэдэг угаасаа хятад хуучин 5000 жилийн түүхтэй төр тулсан аргагүй юм. Японы уран зохиол энэ бол оюутан байхаас эхэлж тэрийг судалж бас хүүхдүүдийн өмнө худлаа ярихгүй тулд ичихгүй тулд бас нилээдгүй зүйл уншсан. Тэгээд тэр үед заримдаа энэ мэдлэгтэй уншигч нар нь илүү олон болоос хамгийн сайн шүлгээ уншихлаар хүмүүс алгадчихдаг. Жохон халамцуудаа ингээд нэг дор гүйлгчихсэн шүлгүүд бол илүү алгадчихдаг байсан. Одоо жохон болсон байна. Чанаржиж байна тийм ээ? Чанаржиж байна. Тэ. Би танд юу гэх вэ? Таны үзэгчдэд нэг богинохон шүлэг уншаад
өндөрлөе дөө гэж ингэж За тэгэх. бодож байна. Надад дээр нүдэн унагсан хөмсөгт сар намун үдшээр уянгалан дуулаад хөх бүрдний тунгалаг нуурнаан хөнжлөөн тэрэх өсгүй ширэглэв. Харанхуйн дундаас түүний зүг цоройн үнсэх хаан бүрдний уруулын хээ саран түрхэд энхрий сарыг нууртай хардсан эр сэтгэл минь эргийхэн чулууг шидэж янаг хоёрыг сандаан нууран дэрхлэх бүсгүй сарыг чулуугаар оноход нууц амаргууд баригдах мэт холын хол одоогч. За нэг юм ямар гоо хараад байна. Үгүй дээ. За тэгээд маш их баярлалаа. Амралтынхаа өдрөөс хамгийн үнэтэй өр хүүхэд гэр бүлтэйгээ зориулах цагаас ингээд олон түмэн, мэрэгэн түмэндээ зориулсанд маш их баярлалаа. Тэгээд сэтгэлийн сайхан, бүтээлийн сайхан, үйлийн сайхнаар та бол олон зүйлийг амжуулж яваа. Цогцоор нь амжуулж яваа. Тэгээд бусдыг гэсэн сэтгэлтэй дүүрэн байг, буян заяаны тотох нь одоо үргэлж дэшээ цалгиж явгээ. Тэгээд өөртөө хүсдэг хамгийн сайхан бүхнийг танд олоод танай гэр бүл төсөө өрөө дахин талархаж байгаагаа илэрхийлье. Баярлалаа. Монгол хэл бол үнэхээр ерөөлийн хэл гэдэг. Ерөөлд бол үнэхээр ванили байгаа ч тийм. Гайхамшигтай. Төвд хэлийг тарны хэл гэдэг багхгүй юу? Хэлнүүд чинь бас онцлог байх шиг байгаа. Тэгээд энэ монгол сайхан яруу хэлээр ийм сайхан ерөөлийг өссөн танд таны өөрийн чинь ерөөсөн ерөөл танд болон таны үзэгчдэд хүрэх болтугай гэдэг ерөөлөөр дуусгая. За тэгээ гялалаа сайхан амраарай. Баярлалаа. За